За тэгэхээр сая эдийн засгийн яамнаас хариулж байгаа мэдэн дээр би зөв ойлгосноо гэдгийг тодруулж асуух гэсэн. Энэ 88 төслийг их хурлын гишүүд дэмжиж явуулсаад за тэгээд төлөвлөгөөнөөр оруулж гаргасан ч гэсэн бодит амьдрал дээр одоо намар буцаагаад бид нар төсөө ярилцах үед тэр төсвийг яг батлаад хэрэгжүүлээд явах чадамж засгийн газарт маань байхгүй гэсэн үг. Тэгэхээр бид нар худлаа төлөвлөгөө батлах гээд байна гэсэн үг. Тийм үү? Энэ ингээд улсын хурлын гишүүд маань бас анхаармаар байна л да. Дүнгийн цаа яг ингээд мэргэжлийн хүмүүсүүд нь бас ингээд хэлж байна. Бид нар ингээд мөрөөдлийн чагсаалт ингэж тавилаач гэсэн энэ зүйлүүдийг санхүүжүүлэх боломж нь угаасаа байхгүй юм байна. Тэгэхээр энийг одоо батлаад өгөөч, батлаад явах хэрэгтэй гэд гуйхч байт юм уу, ингээд манай тойргийн ийм асуудал байгаа гэж бид бүхэн хэлж байгаа ч гэсэн тэр нь өөрөө бодит амьдрал дээр хэрэгжихгүй юм байна гэдгийг бид нар ингээд хүлээмжшүүрэх хэрэгтэй гамаа. Тэгэхээр төслүүдийн ач холбогдол ирэмб засгийн газрын тэр нэмэлт хариулт байна уу? Сангийн Анар дарга 5 номерын микрофон. Цэнгүү гишүүний асуултанд хариулъя Анар. За энэ жилийн батлагдсан төсвийн үед бол 32.9 их 80-ийн одоо нийт зардлын дэд хязгаарыг батлаад өгсөн байна. За энийг аваад задлаад үзэх юм бол дотроо 75% нь урсгал. За үлдсэн нь бол орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалт, за гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслийн санхүүжилтүүд бол байгаад байна. За одоо өргөн барьсан байгаа төсвийн хүрээний мэдээллийн тоогоо харах юм бол бид нэр өргөн барьсан байгаа төсвийн хүрээний мэдээлэлээр нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ бол 32 их 80 буюу одоо 2.6 их 80-ийн ингээд нэмэгдүүлж орж ирсэн төсвийн хүрээ өргөн барьсан байгаа. За сангийн яамнаас хийж байгаа тооцооллоор энэ жил нэмэгдсэн байгаа боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчид, за дээрээс нь бусад салбарын ажилчдын цалингийн нэмэгдэл, за тэтгэврийн хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх зардлуудыг нийлүүлээд үзэхэд хамгийн багадаа 3-аас Нэмэлт 1 минут. Хариулт бүрэн нөгөөдөг. 5 номер. 3-аас 3.5 их 80-ийн урсгал зардлын зөвхөн одоо зардлыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаад. Тэгэхээр бид нар баригдсан байгаа төсвийн хүрээний мэдээлэлтэй багтаагаад зөвхөн тодорхой хэмжээгээр урсгал зардлуудыг нэмэгдүүлж орж ирнэ гэсэн ийм төсөөлөлттэй байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр хөрөнгө оруулалтын зардлыг бол одоо шинээр хэрэгжих хөрөнгө оруулалтын зардлыг бол эх оны төсөв дээр оруулж ирэх орон зай байхгүй гэсэн үг. За шилжиж байгаа хөрөнгө оруулалт төр тодорхой үргэлжилж байгаа ажлууд явна. За гадаадын зээл тусламжийн төслүүдийн ашиглалтыг бол нэмэгдүүлээд явах ийм л бололцоо байгаа. Одоо энэ дотор байгаа ороод ирсэн 88 санал бол миний ойлгож байгаагаар урсгал зардал дээр бол ойролцоогоор 500 орчим тэрбумыг бол нэмэгдүүлэхээр байгаад байгаа. Энэ цалин хөлснөөс гадна одоо бусад төрлийн одоо хүүхдийн хоолч гэдэг юм уу урсгал зардал дээр суудаг зардлуудыг 500 орчим тэрбумээр нэмэгдүүлэх ийм саналуд байна. Дээрээс нь шинээр орж ирж байгаа хөрөнгө оруулалтын шин чанартай ажлууд байна. Тэг яг бодит байдал төр бол төсөв дээр ийм орон